За сайн өмнөхөө ингээд part 2 хэлж байна. За сургуулиасаа гараад ирлээ. Тэгээд 4:48 болж байна. Одоо шууд 2 хүүхдээ аваад харина. За тэгээд хүүхдээ авах гээд анги руу орсон чинь бэдгүй. Гэсэн чинь харин цэцэрлэгийн ард ангийнхандаага тоглож байсан юм лээ. За тэгээд ажлын өдрүүд дуусаад ашгүй нэг амралтын өдөр болно. Тэгээд амралтын өдөр бид нэр хөдөө явдаг. Тэгээд хөдөө очиод хүлэмжээ авсан байгаа. Одоо газраа хаагаж ногоогоо тарих хэрэгтэй байгаа. Оо тэгсэн чинь маргааш өглөө нь босрод ирсэн чинь юу вэ? Битүү цас. Тэгээд хаврын тэнгэр үнэхээр аашаа үзүүлж байгаа. Тэгээд цас орсон байсан болохоор тэгээд ингээд гоё цасан хүн хийхээр шийдсэн. Гой цасан хүн нэ. Өгөл үзээгүй цасаа бүр 5 сард үзлээ шүү. Миний цасан хүн. Миний цасан хүн нэг иймэрхүүл хэлбэр төрстэй юм явж байна да. Хашааныхаа цасыг бараг цэвэрлэх юм шүү. За нэг иймэрхүү цасан хүн болох юм болов? Энэ яа даа ямар сонио хар харагдаад байна. За манай цасан хүн маргагийн өмсүүлээд цараа нэг ийм цасан хүн хийлээ дээ. Чирамт юм уу? За одоо манай хоёр хүүхд гарч ирэх гэж байна. Цасан хүн хараад ямар реакшн гарах нь харъя. За нааш яваарай. Цасан харж байна. За цасан харж. Ямар вэ? Оо тэр нэг унтаа нойр мэг юм. Яспат. Унтаа сексис юм. За. Юу шарахгүй нөө? Цасан харж байна уу? Ямар вэ? Нэг харагдаж байна. Шароо. Ингээд 5 сарын 5-ны өглөө ингээд ар хангаах тамир суман дээр цасанд боогдоод ингээд явж чадахгүй байгаа машинууд бүр ингээд замын хажууд ингээд битүү дүүрэн байна. Тэгээд би тэд бас аймаг руугаа орж чаддгүй. Өнөөдөр бол нэгд өдөр хоёр хүүхдийн цэцэрлэгийг тасдуулчлаа. Тэгээд уусаа Арангаа аймаг тэр чигээрэл засанд боогдоод
бүгдөө хичээл сургууль ажил төрөлдөө явж чадахгүй л ах шиг байна. Цаг идүүлж байна. 12 болох ч. Тэгэхэд морьдоо таадах юм. 12 цаг болох гэж байна. Тэгээд амир руу гарах гэж юмарч гүрэн дээр аажралж байна да. Хэсгээр нь цөөхөн зөгнөр нь гаргаж байна. Тэгэхэд за тэгээд ямар ч гэсэн гүрэн дээр аажралж аваад гарсан. Гараа явсан. Тэгээд хайгуулаг гараад яваад яг давааны наан очисон чинь даваа нэгээгүй хаалттай. Өө арай энэ замын цас бүр 20-30 см юм уу ааш. Амир угаасаа аль үдээ хаалга угаасаа таглаад бараг цонх могоод тулсан гинэ. Oh no. Бүгдөө дахиад ойлцолтой төгжрээ цосцсон шүү дээ. Хар зам дуусаад шорон зам руугаа орж чадаагүй. Өнөөдөр харах юм уу? За одоо өнөөдөр жинхаа ингээд ажирлах юм шиг нөө. Ингээд одоо яг ингээд аваагаад өгсөх гэж байгаа болохоор машинуудаа цөөхөн цогноор явуулах юм шиг байна. Тэг гаргаж байгаа бодлогоо гор дээр хүлээгээд байсан гаргадгүй. Тэгээд ерөөсөө даваа гусч янзлаагүй бүр үлээ бэлхүүсээр татсан бүр тийм өндөр цастай байна. Тэгээд машин тэрэгнүүд гараад ийлгүй байна гэдэг. Тийм мэдээлэл ирсэн. Тэгээ бидэд баг буцдсан юм уу гэд бодоо байжсэн ч харин нэг хэдэн джипнүүд төрүүлээд явуулах гэж байгаа гэсэн сураг гараад тэгээ хүлээсэн. Тэгсэн чинь ашгүй нөгөө джипнүүд нэрсэн. Зэ ингээд том джипнүүдийг ихлээд ингээ явуулаад зам гаргуулж байна. Одоо ингээд бараг 10 хэдэн джип явж гинөө. Тэгвэл ерөөсөө зам гарахгүй. Явж чадахгүй байна уу? Одоо саяны 10 хэдэн джип гараад ингээд ирсэн даваан дээгүүр даваад аймагаас наашнаа ингээд зам гаргасан. Тэгээд нэг юм бахтаа гэсэн чинь нээгээгүй. За одоо даваа төгсөж явноо. Одоо 5 цаг болж байхгүй дээ. Яа. Би тэдгөө өдөр буцаа явц. Тэгээд зам төрөөнөөс тэгээ сургуулиудаа тэгээд одоо л явж байна. Даваас нэрээ хог болж байна оо. За ингээд цасанд богдоод ингээд өрөө бас нийцэж ямарчсан. Эртээ харьсан байт юм аа. За тэгээд надтай хамт байгаарай, subscribe дараарай.